Авилга бол бидний эдээгүй талах, аваагүй хүнс, авж байгаагүй цалин, олгогдоогүй тэтгэвэр, биелээгүй мөрөөдөл шүү дээ. Авилга гэд олон жил ярьлаа. Авилгын эсрэг бодиттой үйлдэл хэн хийж чадах юм бэ гэдгийг ард түмэн үргэлж асууж байна. Авилгатаа дэмжиж чадахгүйгээр цаашаа яаж явах вэ гэж. Тийм учраас нэгдүгээрт хөрөнгө хураах хуулийг бол их хурлын даргын хувьд дэмжиж батлуулна гэж байр суурьтай байна. Өнөөдөр тэр хүнд ял өгж 20 жил суулаа гэд улсаас бүр илүү зардал гаргаад байна шүү дээ. Хоол унд, байр савнд нь. Тэр яагаад авилгыг авсан бол хөрөнгөө хураалахгүй. Тэр хураасан хөрөнгөөр нь тэр эрүүл мэнд, боловсрол, бусад нийгмийн зорилтод бүлэгт хөрөнгө оруулалт хийж яагаад болохгүй юм бэ? Ийм л хууль эрх зүйн шинжилгээг хийх ёстой. Тийм учраас энийг би батлах ёстой гэж бодож байна.